35 наснаас хойших жирэмслэлт. Өмнө ийм жирэмсэн эмэгтэйг төрөх эмнэлэгт бага зэрэг доромжилсан онож тавьж төрж байгаа бол магадгүй кесарийн мис засалт явуулдаг байсан. Одоо бүх зүйл өөр болсон. Одоо эмэгтэйчүүд зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах, аялах, карьертаа амжилтанд хүрэхийн тулд жирэмслэлтэд хойшлуулж байна. Мөн 35 нас хүртэл тэд дэлхийд аль хэдийн үдсэн жирэмслэлт төрөлтөд чанартай бэлдэх санхүүтэй болсон. Тэд жирэмслэлт ээж болоход илүү ухамсартай ханддаг тул нэг талаараа ийм жирэмслэлт нь эрт насандаа тохиолддог жирэмслэлтээс ч илүү эрүүл байж болох юм. Нөгөө талаас нь биологийн цаг бол явж байна. Өндгөн эсийн чанар нас ахих тусам буурдаг. Эмэгтэй хүн маш сайн эрүүл амьдралын хэв маягийг барьсан ч эмэгтэй хүн түүний өндгөн эс нь хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлийн нөлөөнд автсаар байна. Тиймээс 35 наснаас хойших чанартай жирэмсний бэлтгэлтэй байсан ч инвазив бус ургийн шинжилгээг генетикийн гажигт зориулсан тестийг өгөх нь зүйтэй. Гэхдээ скрининг хийх явцад авдаг нь биш, харин тусдаа өргөтгсөн шинжилгээ юм. Москвад үүнийг эмнэлгийн даатгалын дагуу үн төлбөргүй хийж болно. Гэхдээ зөвхөн заалт байгаа тохиолдолд. За 35 наснаас хойших шаардлагатай эрчим хүчний түвшинг хадгалахын тулд та амьдралын хэв маяг, хоол тэжээл унтах, биеийн идэвхтэй байдалтай илүү анхааралтайгаар хянах хэрэгтэй.